За өнөөдөр та бүхэндээ GXR-ын Android үйлдвэрлэлийн системтэй хөгжмөндөр хэрхэн гар утасныхаа дэлгэцийг холбох вэ гэдэг зааварчилгааг хүргэх гэж байна. За тэгээд эхлээд хэдүүлэн Android үйлдвэрлэлийн системтэй утсан дээр холбогддог учраас Google-ийнхаа Play Store-оос аппликейшныг татаж авна. За тэгээд Miracast гэсэн аппликейшнийг татаж аваад инсталлдох хэрэгтэй байгаа. За тэгээд аппликейшнаа суулгасныхаа дараа гар утсан дээрээс Miracast аппликейшнаа ажилуулад за тэгээд хөгжмөдөр Miracast энэхүү бас үйлдэлийг ашиглах хэрэгтэй байгаа. Гар утсан дээр аппликейшнаасаа орно. За тэгээд орсноор таны утсан дээр ганцхан connect гэсэн товчлоо товч гарч ирэх хэрэгтэй байгаа. За тэгээ connect гэд гараад ирэхэд Car Multimedia гэж одоо хөгжмийн маань бол нэр гарч ирнэ. За тэгээ гарч ирснээр шууд утсаа хөгжмөн дээрээ холбоод за ингээд гар утасныхаа дэлгэцийг та шууд хөгжмөнтэйгээ холбочих болно. За тэгээд энэхүү хөгжмийн маань дэлгэц бол босоогаараа гарч ирж байгаа учраас та бүхэн маань гар утасныхаа дэлгэцний ротейшныг бол төвжээг нь тайлах хэрэгтэй байгаа. За тэгснээр таны утсан дээр одоо ингээ хөгжмөн дээр бол гар утасны маань бол дэлгэц бүтнээрээ гарч ирнэ. За тэгээд эндээс та бүхэн маань бүгдөө бусад хэрэгцээтэй аппликейшнууд бол татан суулгаж ашиглах бүрэн боломжтой байгаа. За хэдүүлээ Maps-ийн аппликейшнийг шууд ажиллуулж үзье. За тэгээд Miracast-ыг ашиглахаас өмнө бас нэг зөвлөгөө өгөхөд Miracast-ыг ашиглахаас өмнө гар карданыг бол заавал татсан байх шаардлагатай. Гар кардан татаагүй үед бол дэлгэц маань бол ажиллахгүй. Гар кардан татаж аюулгүй байдлыг хангасан тохиолдолд бол дэлгэц маань бол гарч ирдэг. За хэдүүлээ өөр аппликейшнийг бас ашиглаж үзье. За YouTube дээрээс видео тоглож үзье. За ингээд шууд утсан дээрх видео маань бол одоо ингээд дууд өрсөлдөөгөө шууд машин руугаа орж ирж байна. Ингээд Miracast аппликейшнийг машиныхаа хөгжмөнтэй холбох зааварчилгааг та бүхэндээ хүргэлээ. Тэгээд аюулгүй байдлыг хангаж аян замдаа сайн хавцгаагаарай.